Сайн байна уу? Цаг гаргаж ирсэн танд баярлалаа. Сайн байна уу? Өдрийн өдөр. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын нэг бол цагдаа. За тэр дундаа хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэд тэмцэх хилцээний даргын хуваар таны ажил одоогоор ямар асуудал илүүтэй төвлөрч байгаа вэ? За Монгол улсын хүүхд хамгааллын хуулиндаа 8 төрөл ингээд нэг хамгаалахаар хуульчилсан. За одоо гэр бүлийн орчинд хүүхдэд хамгаалалт, эрүүл мэнд, боловсрол, олон нийтийн арга хэмжээ, захим орчин, хэвлэл мэдээлэл, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа, гамшиг гэд. За ингээд 8 төрлийн хамгааллын 6 төрөлд нь одоо цагдаагийн байгууллага шууд байдлаар оролцоотой ийм зүйл байдаг. Тэгэхээр энэ хүүхд хамгааллын хариу үйлчлэгч энэ нэг юугаа дагаад 8 төрлийн үйлчлэгээ ингээд нэг тойрогт ороод эргэжих хэвээр. Тэгэхээр зөвхөн ерөнхий нэг том зургаар нь харахад Монгол Улсын хүүхд хамгааллын одоо бүтэц тогтолцоо одоо хамгааллын тойрог ирэхгүй байна да. Одоо ингээд нэг ихэнх шатнаар ирээл гасдаг ч юм уу те. Хэрүү хохирлоо гэж хэлдэг. Нөгөө хүүхдийн хохирлын хариу арга хэмжээ, сэтгэл зүйн дэмжлэгийг хамгаалах гэдэг одоо энэ зүйлүүд нь бас нэг бусад улсууд шиг одоо сайн төвшөнд бас хэрэгжээгүй байна уу да гэж. Эрх зүйн орсон бүрдсэн ч гэсэн хүний нөөц гэдэг юм уу, бодлого гэдэг юм уу. За зарим нэг үйл ажиллагаанаас болоод бас хэрэгжлээс хангалтгүй байна л гэж үздэг. За нөгөө талдаа цагдаагийн байгууллагын хувьд бол одоо хүүхэд хохирж байгаа гэмт хэрэг бол яг 4 төрлийн гэмт хэрэг хүүхэд хохирж байгаа гэмт хэргийн 87% эзэлдэг. Энд бол хүчиндэх энэ бол бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг те. За хүний эрүүл мэндийн зодтолдогт анхаарах гэмт хэрэг. За нөгөөх нь энэ хүүхдийн эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг. Одоо энэ инхтээвний өргөн чөлөөний зам дагуу жил дунджаар хүүхэд нэг 500 орчим хүүхэд гар утсаа хулгайд алддаг. За дараагийн зам тээврийн ослын гэмт хэрэг. Хүүхэд машин бариад дахиад байгаа асуудал бол биш. Хүүхэд нэг талдаа тээврийн хэсэлд сууж явж байгаа зорчигч, нөгөө талдаа замын хөдөлгөөнд одоо оролцож одоо явган зорчигчтэй ийм хэлбэртэй байдаг. Тэр хүүхдийг одоо тээвэрлж явж байгаад осолдог, онхолдог, гарцсан дээр хүүхдийг дайрдаг, осолд өртүүлдэг тийм ийм асуудал болоод ийм одоо 4 гэмт хэргийн улмаас хүүхдийн одоо эрх аюулгүй байдлыг зөрчиж байгаа ийм зүйл. Тэгэхээр та 23 жил ажилласан хүний хувьд өнөөдөр байгаа эрх зүйн орчин өмнөх дайлч үеийн тий одоо 10 жилийн өмнөх эсвэл 20 жилийн өмнөх үед ингээд харьцуулаад контраст энэ байдал ямар ч гэсэн арай дээрдэж байгаа юу? Одоо бол асуудал юм байгаа гэдгийг бол ойлголоо. Гэхдээ өмнөхөөсөө бодвол ядаж цаасан дээр чултаа урагшилж байгаа ч юм уу юм сайжирч байгаа зүйлс бий юу? Байлгүй яг уу. За одоо яг Монгол улс хүүхд хамгаалалттай холбоотой хууль тогтоомд баримт бичиг бүгдийг батлаа гаргачихсан. Үүнийг дагаж гарч урмаа батлаа гаргачихсан. За сургуулиуд нийгмийн ажилтан сэтгэл зүйчтэй болж байна. Хороо нэгжүүдээр хүүхд хамгааллын хүүхдийн эрх улсын байцаагт нийгмийн ажил ажиллаж байна. Цагдаагийн байгууллагууд хүүхдийн эрх аюулгүй байдлын хангах чиглэлээр хүүхдийн асуудал хариуцсан мэргэжлүүд ажиллаж байна. За мэдээж нөгөө төр төрийн бус байгууллагууд ингэж ажиллаж байна. Монгол улс ч өөрөө сая 300 мянган хүүхэдтэй. За үүнээс гэмт хэрэгт хохирч байгаа хүүхэд бол нэг 2500 орчим байдаг. За нэг 0.5% эзлэж байгаа юм уу те. Тэгэхээр одоо яг та нийгмийн захим сүлжээ одоо холбоотойгоор ч юм уу те жижигхэн нэг хэрэг зөрчил гарахад л одоо үүнийг нийгмээр мэдж штэ. Тэгэхээр одоо хүүхдийн асуудал хэцүү болсон юм байна. Бэрх байна гэдэг ингэж хэлдэг. Би бол энтэй бол санал нийлдэггүй. Нэг талдаа яг эцэг эхчүүд нэг хүүхдэд анхаарал халамж тутамгүй байдлаас ахуйн хүрээнд осолдог гэмтлэх асуудлууд гардаг энэ зүйл байдаг. Нөгөө талдаа сурч хүмүүжээд өндөр боловсрол эзэмшээд өндөр ёс суртахуун хүмүүжил төлөвшөлтэй олон мянган хүүхдүүд одоо эх орныхоо эцэг эхийнхээ сургууль соёлынхоо нэр хүндийг улсынхаа хэмжээнд төвдлөхөд гаргаад явж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа мундаг хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр яг гэмт хэрэг гэхээр нэг болохгүй эрсдэлтэй тийм асуудлуудыг л одоо яриад байгаа зүйл шүү дээ. Мөрөөдлөө бидэд явж байгаа мянган хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо үеийн хүүхдүүд хэцүү болсон байна. Болохгүй байна гэдэг байгаатай бол би бол санал нийлдэггүй. Одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ одоо хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй
одоо яг тэмцээд ажиллаад явж байгаа юм шүү дээ. Яг ямар сорил бэрхшээл тулгарч байна одоо цаг үе дээр танд? Хүүхэд бол ингээд нэг улс дотор байгаа юм жижиг улс байхгүй. Тэгэхээр энэ нэг хүүхдийн асуудлуудыг хүмүүс хэлбэрийн төдий хандаад өнгөрөөд идэг. Ирээдүйд энэ эх орноо авч явах энэ хүүхд залуучууд те тухайлбал энэ нэг дархан хот гээл те энэ залуусын хот гээл залуус бий болгож байла. Орхон аймгийг залуус бий болгож байла те. Хүнжил хугацаа үүрч очоод Орхон аймгийг одоо эхнээс нь ингээл барайл байгуулж байлаа шүү дээ те. Тэгэхээр энэ нэг хүүхд залуус энэ альва улсын үндэс улсын ирээдүй болохоор те энэ рүү одоо чиглэсэн өндөр хүн болгонд оролцоотой байх шаардлагатай. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн ажил үйл ажиллагаа зөвхөн цагдаагийн байгууллага дан ганц одоо шийдвэрлэх боломжгүй. Үүн дээр нийгмийн хамгаалал, хүүхдийн байгууллага, за хамгийн ихэнд эцэг эхчүүд те асран хамгаалсан хүүхдийнхөө өмнө зүв байх, хүүхдэд хамгаалах, хүүхдэд ярилцах те зүр ингээл нэг үзэгдэл их хүүхдэд багшийг нь муулахал болчих хэрэгтэй. Тэ өнөөдөр тэр багш чинь юу идэм бэ? Хин юм бэ? Юу мэдх юм бэ гэл ингээл ярихад тэр хүүхд багштайгаа харилцах харилцаа эсвэл хүмүүсийн доголдолд орж эхэлнэ. Нөгөө талдаа тэр багш ихтэй сургуулийн босрал эзэмшээд түүнд заах арга зүй байгаа. Тэр хүнд хүүхд хүмүүжлийн арга хэлбэр бий те. Тэр хүүхдийг 6 наснаас нь эхлээд 2 наснаас нь эхлээд хүн болгох гэж одоо хичээж явж байгаа. Тэр багшийн хүндлээс эхлээ хүүхдийн хүмүүжил ингээд төлөвч эхэлж байдаг. Тэгэхээр нийгмийн орчин талаас ингээ хамгаалах олон төрлийн ажил төрийн бодлого хэрэгжүүл байна л да. Нөгөө талаас нь гэр бүл талаас нь хүн болгож байгаа хүн нь ээж аав өөрөө та юм аа. Тэр энэ дээр та бүхэн бас анхаараач л гэдэг зүйл байгаа. Цагдаагийн хүүхдийн албан бусад төрийн байгууллагуудаас ялгардаг онцлог нь юу вэ? За цагдаагийн хүүхдийн одоо гэмтрээс урсан зэрэгэл гэмтрэхтэй тэмцэхийн чигүүргийн нэгж бол хүүхдээс үйлдэлсэн болон хүүхд тохирсон гэмтрийг хууль тогтоомжинд заасан дагуу шалгадаг урьдсан сэргийлдэг эмэл чигүүргийн байгууллага. Цагдаагийн байгууллагын нэгжид 1949 онд анх байгуулагдсан. Тэгээ цагдаагийн байгууллагын хэв журмын алба, эрүүгийн цагдаа, мөрдөн байцаах албанд байсан. Одоо 80 дахь жилдээ бараг үйл ажиллагаа явуулж байгаа ийм бүтцийн нэгжийн байгууллага. Тэгээ 1990 одоо 4-5 оны үед одоо ингээл орон гэргөө эцэгээс өнчиржүүлсэн хүүхд эрхийг хамгаалах те энэ талдаа ингээ харахад нийгмийн хамгааллын үйлчлэгийг хүртэл үзүүлж эрхлэж байсан. Та бүхэн одоо мэдж байна уу юу? Хаяг тогтоох төв гээл нэртэй бас ингээл байж байлаа шүү дээ. Тэгээ цагдаагийн хүүхдийн алба нэгж бол яг түүхэн үйл явцдаа Монгол улсын ирээдүй болсон хүүхд багчуулыг гэмт таллаас хамгаалах, урьдчилан сэргийлэх те соён гэгэрүүлэх энэ үүргийг сургууль босрлын байгууллагатай хамтран зохион байгуулж ингэж явсан. Одоо хүүхдийн байцаагчийн ач уянаар мянган хүүхдүүд зөв замдаа орсон гэдээ бас тийм ярьдаг, хэлдэг зөндөө олон мянган хүмүүс бас ингэж таарч байсан. Яг хүүхдийн эрхийг нэглүүлэхэд хамгийн түрүүнд тулгарч байгаа 5 асуудал юу вэ? За би бол нэгд бол ингээд дэд үтсийн асуудлыг ингээд ярмаар ингээд байдгийн. Одоо цаахтай Монгол улсын эдийн засаг нийгмийн байдал одоо тийм нэг тийм бас өндөр түвшин сайн бас биш байна шүү дээ. Тэгэхээр одоо ингээд сумын сургуулиуд дээр те одоо ингээд дотор байрны барьдаг тэр хүүхдийн эрх аюулгүй байдал гэдэг асуудлууд бас ингээд байдаг. За дараагийн асуудал нэг хүүхдийн эрхийг хамгаалахад тэр нь манай яг монголчуудад яг нийтлэг байдаг. Хэлбэрийн төдий хандаад байдаг. Хүүхдээр хүн хийж авах гэж одоо айгүй тийм олон зуун жил одоо үүссэн монголчуудын уламжил болсон одоо арга хэлбэр байна шүү дээ тий. Нүүдэлчин соёлоос суурьшмал соёл руу шилжихтэй энэ одоо арга зүй ингээд хайчихсан. Хүүхдтэйгээ харилцдаггүй. Хүүхдийн хүмүүжил төлөвшөлт гар бие оролцдоггүй. За дугуулын секс явнаг бол төлөвлөгөөд хайчдаг тий. Ингээл байдаг. Гэсэн мөртлөө сошиал сүлжээнд одоо өнөөдөр нас бие өрсөн хүн бол 3-4 цаг зарцуулж байна шүү дээ тий. Үүний оронд хүүхдтэйгээ 20 минут ярилцаад ингээд явцдаг. Энэ зүйл дээр бас анхаарах хэрэгтэй юм байна гэж энэ зүйл байдаг. За дараагийн дугаарт бол энэ хүүхдийн чиглэлийн мэрэгсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Одоо цагдаагийн байгууллага
хүүхдийн байгууллага тий ингээд мэрэгсэн байгууллага. Тэгэхээр энэ салбар маань одоо яг энэ цаг үед ер нь хүний нөөцийн хомсолд орж эхэлж байгаа. Цалин бага байдаг. Энэ чиглэлээр одоо жишээ нь ажиллах хүмүүсүүдийн нийгмийн асуудал нь шийдэгддэг ч гэдэм юм уу тий. Тэгээ ерөнхийдөө энд одоо хүсэл мөрөөдлөөрөө хүүхдтэй ажлыг барья гэж олон мянган залуучууд ингээд сургууль төсөөл ирж байна л да. Гэхдээ нөгөө талдаа яг хүн амьдралын чанарын асуудал дээр тулахаараа энэ ажлыг орхидог ч юм уу тийм асуудал байдаг. Тэгэхээр энэ тал дээрээс хүүхд хамгааллын байгууллагаар ажиллаж исэн хүмүүс, ажиллаж байгаа хүмүүсүүдийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх юм шаардлагатай болов уу гэж ингээд харагддаг. За нөгөө талдаа энэ нэг хүүхдийн эрхийг хангахад энэ нийгмийн сүлжээнээс хүүхдийн энэ одоо ёс суртахуун, хүмүүжил төлөвшлийг хамгаалах шаардлагатай. Өнөөдөр ингээд нэг хүн зүгээр харж л байдаг л да, бид нар ингээд хараад зарим зүйлийг шалгадаг, зарим зүйл нь за гэмтэр зуршлын хинжгүй байна гэж шалгахгүй үлдээдэг ч юм уу те. Тэгэхээр зүгээр нэг хүн саллаа ч гэдэг юм уу, нэг дээрлэлд өртлөө ч гэдэг юм, нэг хүн гэмтэр бол хохирлоо ч гэдэг юм, нэг асуудал өртлөө гэд ингээд нэг хүн явхад нийгмээрээ л тэр асуудал санаа зовнол одоо ингээд яхад хэсэг хугацааны дараа инфлюенсер ч юм уу, хүүхд хамгааллын зөвлөгч ч юм уу те, гэр бүлийн зөвлөгөө өгдөг хүн болчихсон ингээд явж идэг. Тэгэхээр энэ хүүхд хамгаалалд зөвлөгөө өгдөг хүн бол өөрөө мэрэгжлийн хүн байх хэрэгтэй. Мэрэгжлийн сэтгэл зүйч, нийгмийн шийдэл ухааны сулгатгын хүчлийг тодорхой хэмжээр үдсэн хүн байж ах юм шаардлагатай. Тэгэхээр энэ зүйл дээр бас нэг анхаарах хэрэгтэй ийм зүйл байна гэж. Дараагийн асуудал энэ Монгол улс өөрөө төрийн бодлоор хүүхд хамгааллын зардлуудыг тавьж өгж, хүүхдийг чөлөө цагийг өнгөрүүлэх, орчин нөхцөлийг бий болгох те, хүүхдийн цуслан, хүүхдийн тэр одоо техник шинжилгээ ухаанч мэдлэгийг нэмэгдүүлэх, чөлөө цагийг өнгөрүүлэх, аялах те, үзэх харах те, эх орнороо бахархах энэ зүйлүүдийг сургалтын хөтөлбөрүүдээр байна л да. За үүнийг одоо бодит болгох, ажил хэрэг болгох, энэ бүтээн байгуулалтыг хийх одоо те, хүүхд хамгааллын холбогдох зарлуудыг шийдвэрлэж өгөх ийм зүйлүүдийг одоо шинэ нэг сайн дурын олон мянган байгууллагууд хүүхд хамгааллын үйл ажиллагаа явуулдаг. Баяр болохоор л баахан чихэр аваачаад асрам шалгамжийн газар үүжил байдаг. Нэг хүмүүст ингээл үүжил байдаг те. Тэгэхээр энэ өөрөө хүүхд хийх юм уу? Энэ өөрөө хүүхд хамгаалах юм уу? Энэ биш шүү дээ. Зүгээр сайн дурын хийж байгаа л нэг зүйл. Тэгээ тэнд очиод яаж байгаа хүмүүс хүртэл ингээл зураг дараал ингээд сошиал те. Тэр эцсийн үр дүндээ шударгаал энэ бол юу хөвчөө би бол ингээд энэ үед билүү гэж байгаа. Тэгэхээр ийм хандлаганаасаа хүртэл ингээд нас бий төрсэн хүмүүс ингээд өөрчлөгдөж хүүхдийн эрх аюулгүй байдал. Энэ Google дээр байж байгаа зураг мэдээлэл хэдэн жилийн дараа ингээд байж л байна шүү дээ тий. Нас бий дорн тэр хүмүүс нийгмийн харилцаанд оролцсон тий. Тэгэхээр энэ зүйл дээр ингээд бүгд нэг хүүхд хамгааллын эрхийн мэдлэгтэй, мэдрэмжтэй тий. Ийм зүйл дээр бас анхаарах хэрэгтэй болов уу гэж анзаардаг. Одоо ингээд хүүхдийн 100 мянга гайл яаж вэ? Энэ хүүхдийн хөгжилд хийж байгаа нэг хэлбэр энэ бол халамж биш байхгүй. Энэ үүнийг аваад хүүхэд за нэг юу авч чинь, бал авч чинь, дэвтэр авч чинь, дугуйланд хамрагдаж чинь те. Энэ юу л энийг одоо зүйлийг хийж өгж байгаа нэг хэлбэр шүү дээ. Одоо жишээ нь 1980 он гэхэд Монгол улсад одоо 220 орчмын хүүхдийн цуслан байсан. Байгууллагын харьяад. Одоо нэг улсын хэмжээний нэг 10 цуслан л байдаг. За тэгээ хувийн хвшлийн нэг 20-30 цуслан, нийт нэг 50 цуслан ч юм уу те. Үйл ажиллагаа явуулж байгаа юм байх та. Тэр хүүхдийн нэртэй, хүүхдийн данстай юм болгон өөрөө хүүхдэд нэг сайн сайхан зүйлийг бэлгэлж, хүүхдийг мөрөөдөлтөд хүрэх боломж олцоо хангаж байгаа болохоор хүүхдтэй холбоотой бүтээн байгууллагыг төр хувийн хвшил бүх байгууллагууд ингээд хийж байвал одоо нэг талдаа нийгэмдээ хүлээж байгаа бас үүрэг юм уу да тий. Цагдаагийн байгууллага дээр болохоор төсөв бол нэгдсэн байдлаар ингээд ороод ирдэг. За энэ ирсэн төсөв бол ингээд экологийн цагдаа, байгаль орчны тээврийн цагдаа, замын одоо хэрэг зөрчлийн заллах гэмтэрийг архитектон сатурлаа тэмцэх гэрүүлийн хүчрэг хийлэг гэдэг ингээд хуваагдаад жил болгон одоо ажил төрлөө ингээд төлөвлөгтөө тодорхой төсвөөс одоо төсвөө санхүүжилтийг аваад ингээд явдаг байж байгаа. Танд хэрвээ бүх эрх мэдэл байсан бол хүүхдийн эрхийн хүрээнд системийн ямар реформ хийх байсан бэ? Топ 3 зүйлийг нэрлэж өгөөч. Манай улс ингээд нэг хамгааллын тухай ингээд ярьсаар байгаа. Аягүй олон жил боллоо л хүүхдэд хамгаална. Гэтэ ер нь нэг энэ хамгаалал гэдэг нийгмийн бүхий л шатнд цаг үед ингээд
байх асуудал байхгүй. Харин одоо хүүхдийн хөгжлийг хэрэх хэрэгтэй. Энэ хүүхдүүд их төвхөө мэддэг, эх орноороо бахархдаг, тэ гадаад гараад за эх орн мөнгөний төлөөд явуулчихад гадаад очингуудаа тэр улсын соёл үйл ажиллагааг хараад түнд одоо баярлаад баясаад цаашаа шилээ харуулаад явчихдаг биш. Эх орондоо ярьдаг мэдсэн сурсан зүйлээ яадаг те. Энэ одоо босголын тогтолцоог одоо нэгдүгээрт бий болгох зайлшгүй одоо үнцрийг одоо гэдэг юм уу да те. Ийм тогтолцоо бий болгох юм шаардлагатай. За дараа нь энэ хөгжлийн асуудал дээр бол хүүхдийн сэтгэн бодох, хөгжих, цэцэрлэгээс ихсүүлээд хөгжих бүх боломжийг бий болгох юм бол энэ оюуны чадвар сайтай хүмүүс хүүхдүүд олноор төрөн гарч ирсэн. Төрөн гараад одоо жишээ нь тэр одоо зурдаг, за тэнд имчилдэг, тэр хим физик, одон орон, геодез одоо тэр бүх шинжилгээ ухаанаар сурдаг. Тэгэд эх орондоо үнтэй одоо жишээ нь том төслийг бий болгохын бол Монгол улс дандаа гаднаас нь экспертүүдийг одоо авчирж штэ тий. Тэгэхээр энэ залуучууд яг тийм чиглэлээр биелдэг. Одоо зүгээр л хамгааллын асуудал тойрж яриад нэг хүүхд хүчрхийлүүлсэн тэр ингэсэн тэр инглээгээд тойрогт ороод яваад байгаа байхгүй. Үүнийг задлаад энэ талдаа энэ замаар явна. Харин хүүхдийн хөгжлийн асуудал бол энэ замаар зайлшгүй явж байгаа хэрэгтэй. Энэ одоо ерхий улсын сургууль, ихтэй сургуулиудыг одоо дагсан судалгааны хүрээлэнгүүд төвд бий болж энэ дээр яг жинхэнэ цэвэр мэдлийн өрсөлдөөн болж тэ энэ зүйлийг л хийх юм бол олон мянган мэдлэг чадвартай залуучууд олноор бий болно. Өнөөдөр манай одоо эрх зүйн одоо хуулийн мэргэжил эзэмшсэн одоо захаар аваад зөндөө колонкийн түгээгч нар байна. Зөндөө таксичд байна. Энийг дүүрэн байна. Яасан сургуульд яг яасан юм дээр яг тэр хуульч гэдэг эрх зүйч гэдэг босролыг эзэмшээгүү. Танаа чиглэлийн мэргэжлийн хүмүүс ч байгаа л ажил олдохгүй л байна. Яг ихний алхам бол тэр ажлын байранд тавьсан ихний шаардлага шалгуурыг л хангахгүй. Тэр нөгөө талдаа бид нар хүмүүст чанартай босролыг олгож чадахгүй байхгүй. За гуравт нь бол тэгэл нэг гэр бүлийн асуудал байна дөө. Гэр бүлтэйгээ өр хүүхдүүдтэйгээ цаг цаваа гаргадаг тэ энэ одоо нэг хүмүүс төвжрэлд өглөө 1 цаг орой 2 цаг ч юм уу зарцуулаад ядарч очоод унтаал тэгэл ахаал ажилдаа яваал нэг юм циркэлд ороод байна шүү дээ. Тэр нэг гэр бүлтэйгээ ярилцах, эрийг урамсгалыг түгээ, гэр бүлийн орчныг эрийг байлгах тэ бүх төрлийн нэм төсөл хөтөлбөр сургалтуудыг зүгээр залуу гэр бүлийг хараад байх зүгээр гэр бүл бол тоглоод байна уу зүгээр харддаг. 18-9-тэй хайрлаж дурлаад гэр бүл болцоод 21-2-т одоо салаад ганц үе аав ч юм ганц үе ээж үлдээд байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг нэг гэр бүлийн босрол олгох, гэр бүлийн санхүү гэж юм байдаг. Гэр бүлийн эрүүл харилцаа гэж юм байдаг. Хүүхдээ хүмүүжүүлэх гэж юм байдаг те. Чөлөө цагийн ийм газрууд дээр очиод үзвэл энэ газруудыг аяллаа юунд оруулах гэдэг энэ зүйлүүдийг бүгднийг залуу гэр бүлүүд сурахгүй бол түүнийг яг одоо хэн сургаж байгаа. Ээж аавууд за миний хүү мөнгө төргөө олуулж байгаа хадгалаараа гамнаараа гэж нэг иймэрхүү үг хэлж байгаа зүйл ажиглагддгийн хамаатан саднууд. Яг энэ зүйлүүдийг бас нэг гэр бүл төлөвлөж байгаа залуу хүмүүсүүдэд хэлж ойлгуулж энэ чиглэлийн мэдлэг мэдээллийг өгж байвал энэ гэр бүлд үүсэж байгаа эхний асуудал дээр энэ хүмүүс нурж унаад байгаа байхгүй. Эхний одоо шатны асуудал дээр нурж унаад түүнийг даахгүйгээр яаж. Энэ бол амьдрал тохиолох 10 асуудлын нэг нь л байхгүй. Тэр үүнийг одоо даван гарах тийм одоо зүйлийг бий болгочих юм бол гэр бүл батгах байх юм аа. Гэр бүл эрүүл харилцаатай байх юм аа. Одоо нэг асуудал гарангуут ч манайхан ч нэг гандлуу гүгэд очдог зүйлүүд байгаад байна шүү дээ. Асуудал гарангуут сэтгэл зүйчдэр очдог. Асуудал гарангуут хоорондоо ихлэх асуудлаа ярьдаг те. Ийм зүйлүүдийг гэр бүлд хармаар явна. Тэгээ гэр бүлийн хэрэг маргааныг олон жил шалгаж урьдчилан зэрэглэлийн ажил хийж явж хад ийм зүйлүүд аягүй их ажиглагддаг. Хоорондоо ярихгүй чат бичээ суугаадсэн би гэр бүлийг харж л байсан. Тэгээд
Тэгээд ээж аавуудаага хэлэхэд хүүхдээ өмөрлгүүл яг та нарын одоо үр сад тий. Гэхдээ хүүхдийн оролцоо гэж айгүй тийм чухал зүйл байдаг шүү. Тэн дээр та бүхэн бас анхаараарай. Хүүхдийнхээ асуудал руу ертөнц рүү хэд их орсоор байгаад нэг хувиа хичээсэн ч юм уу тийм болгочих гээд байдаг шүү тий. Тэгээ таны хэрхэн хүснээр чинь тийм сайн хүн болдгоо маа. Хэрхэн яаж хүмүүжүүлснээр сайн хүн болдог шүү. Тэгэхээр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшлөлт гар үе оролцоорой л гэдэг зүйлийг хэлмээр байна.